Болчихсон. Нэчүүн тэнгэрийн бичтий. 18 өгөр унш. Хэд уусгаач. Hi guys. Шүний vlog. Бүгдээрээ сайн уу? Орой минь. За ингээд сайхан аялаад ирсэн. Тэгээд бидний дараагийн влог. Энэ влогон дээр ямар ч эдит орохгүй. Ямар ч фильтр. Битэрэг байгаараа байна. За тэгээд энэ яг ямар утга учиртай влог вэ? Энэ влог болохоор бит хоёр яг жилийн эцэст оны хамгийн сүүлийн өдөр одоо ирээдүйд ямар зорилготой ч гэх юм уу дараа жил ямар төлөвлөгөөтэй ямар зорилгод хүрэхийг хүсэж байгаа вэ гэдгийг бичдэг байхгүй юу. Тэгээд өнөөдөр болохоор 23 оны 12 сарын 31-нд бичсэн зорилгоо хэр биелэгдэж вэ гэдгийг унших гэж байна. Бид хоёр энийг нэг жил ерөөсөө уншаагүй. За одоо уншицгаая. Амар их догтлж байна. Бүкэтээс эрэхтэй хүртэл бодсоор байгаад ирсэн. 2023 оны 12 сарын 31-нд бид хоёр энэ зорилгоодыг биелүүлсэн байх болно гэд 24 оноо гаргаад тэгээд энэ зорилгот 24 ондоо энэ зорилготой хэр их хүрсэн байна. Битсэн юмдаа хэр сэтгэл хангалуун байна. Тэрийг бас харах гэж байна. Тэгээд 25 оныхоо зорилгыг бас бичцгээе. Тэгтээ өнөөдөр бичихгүй хаа. За ямар ч сан энийг хэдэлдээ дэлгэж харцгаая. За. Хин эхлэх юм. За ятач. Би таны бичсэнийг эхлээд унших уу? Бүгдийг би бичсэн мэт. За. Та хэлээд тэгээд ер нь бүгдийг би бичсэн. Би ч бас өөрөөр бичсэн. За. Доош хараад хэлчихлээ. Тэг шууд дэлгэцгээе. Видео багтлаа гэдэг. Одоо нэгсэн найз суугаад байна. Бид тэр тэгтээ зөндөө их юм бичсэн. За дэлгий. Ингэж явъя. За одоо ойлгочлаа. За. 2024-өөс 2025 он хүртэлх хүслийн самбар. За ингээд бид тэр дэлгэд эхэлж байна. Харъя. За хүслийн самбар. 1-р. Воо. Тааш. Шинэ байранд орох. Би одоо би. Тэмээ. 2024 онд бид тэр шинэ байранд орох зорилго тавьсан байна. Энэ зорилготой бид хүрч чадсан байна. Маш их баяртай байна. Энэ зорилгот хүрэхэд тусалж дэмжсэн хоёр талынхаа аав ээж нарт бас баярлж байна. Хүүхдүүд нь хичээж байгаа шүү. 2-р. За. Яа. Битэрийн энэ бол бас том зорилго л да. Тэгтээ том байна. Тий, энэ нь бол гэхдээ 1 жилийн хугацаанд бол маш том зорилго байна. Гэхдээ яг энийг эх жилдээ ч гэсэн биччихэд зүгээр л юм байна. За энэ болохоор доор хаяж 3 улс руу аялах. Франц болон Европ улс. Европын улсууд. Тийм, Европын улсууд гэсэн байна. За яг энэ бол мэдээж амар том зорилго. 1 жилийн хугацаанд багтахад бол маш том зорилго. За 3 дахь нь. Гэхдээ энэ амар гоё юм. Сюрпризлэг байж магадгүй те. За 1-р чинь байранд орох байсан, 2-р дор ээж 3 улс руу аялах байсан, 3-р юу байсан юм бэлээ?
За тэгэхээр 3 дугаарт Instagram дагагчаа 50k хүргэх гэсэн төлөвлөгөө гаргасан байна. Одоогийн байдлаар 51,000 хүрсэн байна. Яг 50,000 хүрсэн болохоор 12 сар гараад эхний 7 хоногт 50,000 хүрсэн. Тэгээд энэ зорилготой хүрсэндээ би маш их баяртай байна. Хоолны бичлэг нэмэн ачтус. Эхнэрээ минь маш том дэмжлэг. Би бас амар баяртай байна. Би яг ингээд 50,000 хүрэх өдөр нь бүр ингээд харж агаад хөрөнгөт нь баяр хүргэсэн. За, дөрөвт. Дөрөв дэх зорилго нь хоёулаа фит биетэй болох байсан байна. Хоёулаа фит биетэй болох. Би тэгээд фит биетэй болж чадаагүй болохоор төрсөн юм аа. Би болохоор яг энэ нөгөө нэг яг хүссэн үедээ болчих болно л та. Фит биетэй. Гэтэ яг 24-25 онд болох сүүлээс юм билгүү? Нөгөө хүүхдийн 50 гэж юм байна шүү дээ. Энэ ч юм бас тэ нэлх хүүхдийн 50. Тэ? За яг. За энэ бас өнгөрсөн байна. Би тэгтээ нэг яг 1 жилийн хугацаанд фит биетэй болох биш. Яг амьдралынхаа туршид эрүүл чирэг биетэй болмоор байна. Тийм шүү. Та яг уцаа нугаа да. Нуугүй. Саадлаад байна. 5 дугаарт. 3 2 1. За нэстэ энэ зорилго бол биелээгүй юм аа. Энэ их хөгжилтэй санагдчих. Миний хувьд эвлэрсэн байна. За би хэлээ. Гурван мууртай эвлэрэх. Эвлэрсэн байна. Нөгөө нэг 3 муур маань манайх 3 мууртай байсан. Томи, Жери, Азаа гэд 3 мууртай байсан. Тэгээд 3 муур маань нөгөө нэг нь эрэхтэй. Тэгээд тэр эрэхтэй муур болохоор ингээд анханасаа бол нэг хайтайхан байж байгаад миний уруулыг хазаад яг унтчихад миний уруулыг хазаад тэгээ би цогцсон. Нойрондоо цохоод бүр ингээд нистлэн цогцсон. Яг нөгөө эрхэлж мэддэггүй муур байсан. Тэгээд цогсноос болоод Томи дахиж надад хизээч ойртоогүй. Тэгээд нөгөө хоёртой хүртэл хавалсан юм шиг үлээ. Мяу 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 мяу. Мяу гэд ингээд хавалсан юм шиг үлээ. Тэгээ ингээд тэр 3 муур надад хизээч ойртдаггүй байсан. Надад ерөөсөө эрхэлдэггүй байсан. Тэгээ ганцхан пүүжэд л эрхэлдэг байсан. Тэр нь жоохон гонигтай. Тэгээд 3 мууртайгаа эвлэрэх гэдэг төлөвлөгөө гаргаж ирсэн байна. Эвлэрсэн байна. Гурван гин явуулсан байна. Манай хоёр муур бол үрчлэгдсэн. Шинээр эзэн олоод өгчихсөн. Тэгээд нэг муур маань бол байгаа. Тэр хоёр муур болохоор нэг нь азтай савраас үрчилж авсан муур, нэг нь гудамжнаас олсон муур байсан байхгүй юу? Тэгээд хоёуланг нь үрчлүүлээд яг багаас нь 3 сартаагаас нь эхлээд тижээс муураа одоо манай аав ээж хоёр дээр байгаа. Тэнтэгт жоохон хүн тусч гэнэ үү? 2 муураа санаж гэнэ үү? Нөгөө хоёроо. Би юм л. Өөрөөсөө нөгөө нэг янз бүрийн аашгүй болохоор ямар ч хүн дээр очисон арга ивэн болоод гоё амьдарч байгаа гэж боддог болохоор тэгээд нөгөө нэг дараа нь үрчилж авсан хүмүүс зургийг нь явуулахдаа ингээ хөөрхөн зураг явуулж ирсэн болохоор одоо миний сэтгэл амар байдаг. Морнуудыг маань бас сайн хүмүүс үрчилж авсан гэдэгт бид өөр сэтгэлтэй байдаг. Маш сайн хариуцлагатай болохоор бид хоёр тиймэрхүү юмд ер нь жоохон нэг талаараа эмзэг ханддаг.
тэг нөгөө талаараа одоо дахиад хичнээн ингээд гудамжинд ингэсэн ч гэсэн битээр одоо ингээд Сэтгэлээ бэрдэг. тийм барьдаг болсон. Зүгээр хооллолжод явах ч юм уу те. За юм байна. За 6 дахь. Амар их битсэн шүү дээ. Харин тийм байна. Оо, энэ ч харин гоё сонсогдож шүү дээ. За. Энэ хэрэгтэй юм. За нийт 5 хадгаламжтай болох. Доор хаяж 10 сая. Одоогийн байдлаар 2 л хадгаламжтай байгаа. 4. Үгүй шүү дээ. Охтуудтай хадгаламж нийлгэсэн. Тэгээд миний болон эхнэрийн хадгаламж нийлээд 4 хадгаламж байгаа. Одоо энэ дээр аялын хадгаламж нэмэгдчихнэ. Тэгээд дор хаяж 10 сая төгрөг. Хангалттай. Энэ юм маань биелсэн байна. Энэ бол хэлэхэд үнэхээр гоё бахархалтай байна. Бас талархууштай байна. Өөрсдөндөө баярлж байна. Next. Манайхан ч гэсэн ингээд гоё зориг тавиад хадгаламж нэгээд хичээгээрэй гэж хэлмээр байна. За. Яг бас энэ бодол хүсэл бас манифест хийхэд бас зүгээр те. Энэ болохоор нөгөө миний бичүүлсэн зориг юм шиг байна те. Би одоо л сурах хүсэл эрмэлзэлтэй хിവэрэ байгаа. Тэгээд би ингээд сурах гадагшаа явахдаа 2 хүүхдээ орхиод нөхрөө үлдээгээд явмааргүй байгаа болохоор гэр бүлээрээ явмаар байгаа. Тэгээд энэ зорилго бол хэлний бэлтгэлээр гадаадд сурах байсан байна. Хаалтан дотор гэр бүлээрээ. Тэгээд энэ зорилго бол ирээдүйд биелнэ. 25 оны хүслийн чагсаалтанд ч гэсэн бичих юм байна. Баярлаа. Амар нэг тийм нэвтрүүлгийн яриагаар яриад байгаа юм. Би юу? Тийм. Би хажууд нь зүгээр. За. 8. Энэ гэхдээ угаасаа ялчгүй биелэх боломжгүй байсан. Бид ядарсан. Амар бичтэй. Хин бичсэн. Энийг гинт би ухаараа бичсэн баха. За энэ бол хэл яг би энийг бичсэн нэг танихгүй. Би хичээд байна. Ямар их юм бэ гэж. Энийг дарчих юм биш. Энийг шиг хэлүүлж үү? Тэг. Хүний нэг оном унших. Хүний нэг оном унших доод тал. Энэ хин оном гэж бичсэн юм бол энэ. Энэ оном гэж энэ та тарах уу? Энэ нэр ингэсэ. Хида устаа. Хида хэлбэ. Ингэж байгаа. Нара. Оном гэж байгаа зү энэ. Харагч нь. Оном зүв бичгтэй байдаг. Бид ядарсаа юу оном унших. Хүний 10 ном унших. Би 3-ыг л уншсан байна. Би нэгийг унш дуусгаагүй байгаа. За. 9-дүгüрт. Энэ яг уу хизээ мэдгүй биелэгдэх асуудал. Гэхдээ зүгээр хэрэглээ. Тэр нь машина томруулах гинэ. Энэ бол угс цаг хугацааны асуудал. Тэр жилийн өмнө машин авч ирсэн бол одоо томруулах цаг нь ер нь бол болцсон 2 хүүхэдтэй болоод. Гэхдээ энэ зорилгыг бичиж авах үед бага охин гэзэнд байгаа гэдгийг мдэггүйсэн. Үнэ. Тий. Тэгэд нэг охинтой яг бид 3-ын хэрэглээний хувьд битэрий одоо унж байгаа машин бол зүгээр. Тий. Нэг охинтой бол зүгээр байгаа. Тэг яг ингэж хараад. Одоогийн байдлаар бол жижигдэж байгаа.
2 хүүхэдтэй 2 car seat хийчихээр манай машин ерөн жижигтэй байгаа. За. Next. Бид хоёрын нэг бодож байгаа. Бид бодсоорлох. Энэ нь болохоор яг өөрсдөө гэсэн хувийн бизнестэй болох. Гэхдээ яг үндэ хувийн бизнестэй бас болох гэж оролцсон. Ган банасны бизнес. Бид дагагчтай гамбанзаар хангах гэж их хичээж байгаа шүү. Монголчуудыг гамбанцжуулах төсөл. 11. Гоё юм бичсэн шүү дээ. Энэ сте гоё юм. Өстой гоё юм байна. Хэн бичсэн? Би. За тэгэхээр шинэ байранд орох. Яг уу энэ нөгөө нэг ингээд мэдээж хүслийн жагсаалт тийм ээ. Тэнгүүд шинэ байранд орох бол яг уу ингээд эхлээд ингэ шийдэгдчихэж байгаа. Хоёрдугаарт нь өөрсдийн гэсэн туслангийн газартай болох. Энэ бол мэдээж байх ёстой асуудал гэж миний хувьд бол бодож байна. Тэгээд энэ 2025 онд баг биелэлээ олчих байх гэж бодож байна. 2025 оны жагсаалтан дээр бичээд эх жилийн хизээ нэг өдөр бас ингээд дэлгээд уншнаа. За 12. Хоёул 2-2-оор нэг хувааж авъя. За 12. Энэ 6-аас хойш нэг л сонирн болчлоо. Энэ одоо өстө удахгүй одоо биелгэж байгаа байдал. Энэ өстө удахгүй биелнэ. Тийм угаасаа шийдээд юмнуудаа ярилцаа явж байгаа. Энэ болохоор 12-т нь охиныхоо өрөөг гоё тогтжуулах. Одоо болохоор охидуудынхаа өрөөг гоё тогтжуулах. Шийдэл нь гарцсан. Загвар дээр л ярилцах юм уу да. Хүүхдүүдэд аюулгүй болон нэмж авч тавих юм болон яг ингээд хүүхдийн өрөөг яг гоё ингээд хүүхдийн тоглоомын өрөө болгож өөрчлөх юм уу баг. Хүүхдүүд зориулсан өрөө болгох. Тийм. Энэ бол одоо хизээ мэдгүй шийдэгдэх асуудал. Баярлалаа. Одоо миний хэлж лөө. Үгүй штэ. Би энэ өөртөө тийм газар төлөхийг би уншиж одоо таних. Энэ бол зөндөө байгаа. Энэ бол зөндөө байгаа. 13-т нь охиндоо зургийн цомог гаргах. Гэхдээ яг ингээд зориулаад хийцэн альбом байхгүй л дээ. Гэхдээ ер нь бол альбом хийчих зургууд бол зөндөө их байгаа. Охиндоо зургийн цомог гаргах байлаа. За 14-т юу вэ? Манайхан бол манай охтуудын зургийн цомог болсон. 14. Энэ зорилго бол биелж чадаагүй. Яг тухайн үеийн нөхцөл байдлаас болоод би жирэмсэн, тэгээд тооностой байсан болохоор машинд удаан явж чадахгүйсэн. Тэгээд энэ зорилго бол Монголын нэг аймгаар аялах байсан байна. Тийм ээ. 25 онд 2 охтуудтайгаа аялчихъя. За. Жирэмсэн болчихгүй. Энэ 24 онд бол яалчгүй хамт нэгтэй. Гэтээс тийм залуу хүмүүсийн бид хоёр чинь залуу хүмүүс шүү дээ. Залуу хүмүүсийн хүсэл мөрөөдөл гэж юм байна шүү дээ. Бид хоёр нэгэн юмнаас бусдын бүгднийг хамт хийгээд үзсэн. Хамт хөдөөгөр аялаад үзсэн. Хамт гадаадаар аялаад үзсэн. Хамтдаа хийж болох бүх юмыг хийгээд үзсэн. Гэхдээ энэ донд нэг л юм үлдсэн. Тэр нь Хамтдаа шоудах. Хамт шоудж үзээгүй. Тэгээд энийг 2024 оны жагсаалтанд оруулсан. 2024 оны 12 сарын 31-ний шөнийн 12 цаг яг ингээд 24 он солигдох мөчөд найз надад жирэмсний тест өгсөн. За тэнэлж. 16 юу? Найзуудын шинжил тэмдэглэх гэнэ. Миний бодлоор энэ биелэлцээ найзууд гэхээс илүүтэй. Бид хоёр Үгүй шүү дээ. Биелээгүй. Ерөөсөө биелээгүй. За энэ биелээгүй. найзуудын шинжил тэмдэглэх гэсэн зорилго байна найзуудаа. Хаана вэ?
монголчуудаа. Найзууд нь үзчихийвэл. Үзчихвэл тэгээд юм бодцгоо. Бит хоёроос биш та нараас нөлөөлөх юу яриад байгаа юм бэ? Би уг ногоон цайл ууж байгаа шүү дээ. Та нартай л хамаатай юм байна л гэж хэлье. Яг уу. Сая харцсан болохоор шүү дэлгэчлээ 21. Хормоо хийх. Хаана? Бит хоёр энэ дээр санал зөрүүлдэж байгаа. Би болохоор Монголдо байна гэж байгаа. Би зүгээр гадаадад далайн хэрэг дээр цомхон хөргөн хийчмээр байгаа. Тийм. Яг би нөгөө нэг яг өвөөгийн хүүхд болохоор нөгөө ингээд ирэх хүмүүс тэргээл ингээл яригдахаар ингээд байхаа. Тэгээд яг уу энэ тал дээр бол мэдээж маш сайн ярилцж шийдвэрлэнэ. Гэхдээ байрныхаа зээлийг дарж дуусны дараа бид хормоо хийх болно. Гэхдээ байрны зээлээ маргаж тарчна. Залуу болж штэ гоё амбицтай гоё зүйл. За ингээд гоё байна. за төгсгөлд нь тэр нэг тийм гоё үг бичсэн байна. Энд яагаад 2 удаа хормоо хийх гэж бичсэн юм бэ? Яг хормоо их хүслэнд эндүү эхлэн байлгүй. За энийг хоёул зэрэг уншийдгөө. 2 3 Эд баялаг биш эрдэм мэдлэг эрүүл мэнд чухал. Эрүүл байхад бүх юм болно доо. Эрдэмтэн мэдлэгтэй байхад Бас болно доо. тий бас болно да. Хамгийн гол нь эд баялаг биш эрүүл мэнд болон эрдэм мэдлэг чухал гэсэн байна. За 2025 оны хүслийн жагсаалт. Гэхдээ 2024 оны хүслийн жагсаалт маш гоё байлаа. Бит хоёрын хувьд бол үнэхээр гоё байлаа. Та нар ч гэсэн ингээд туршаад үзээрэй. 2024 онд 25 онд одоо ингээд оройтойгоо нэг сарда багтаад хүслийн жагсаалтаа гаргангуудаа 26 солигдох мөчөд 25-аас 26 солигдох мөчөд энэ зүйлээ дэлгээд яг аль алийг биелүүлсэн байна гэдгийг хараад үзвэл та нар ч гэсэн бас маш сонирхолтой байх болов. Бит хоёрт бол үнэхээр сонирхолтой. Мэдгүй манай их нарт бас сайн мэдгүй. Наад би бол үнэхээр ингээд догдолж харахыг хүслээ. Одоогийн байдлаар бит хоёр ингээд нийт 21 хүсэл бичсэний 40% та биелэл болсон гэсэн үг юм уу? Тийм, шинэ байрандаа орсон байна. Гэтэ эднэр бол ер нь бол маш том хүслүүд шүү. Биелсэн хүслүүд нь бол маш том хүслүүд биелсэн. Шинэ байрандаа орсон байна. Тэ? Instagram дагагчаа 50k-гаар хэсгсэн байна. Дор хаяж 3 улс руу аялах гэдэг хүсэл зорилго дээр бол энэ 3 улс биш ч гэсэн бид 3 нэг тийшээ явсан штэ. Тэгэхээр яг биелэгдээгүй гэж үзэж болохгүй. Тийм. Нэг ч гэсэн улс руу аялчаад ирсэн. Бид сая. Тэгээд бас энэ хоёулаа фид битэй болох гэсэн. Манай хүн нэг хэсэг фид битэй болсон. За тэгээд юм байна. Бид чинь хичээж идэг шүү. Би одоо юу вэ? Яг ингээд төшиг толгуур нь байна. Би ч гэсэн энэ хүний төшиг толгуур байна. Би нэгээ дэмжиж гин. Та бүхэнд ч гэсэн боломж байгаа шүү. Хичээгээрээ. Залуу хүмүүс байна да. Юу юм бэ? Одоо юу гэлээ? Би одоо юу гэлээ. За тэгээд хүслийн жагсаалтаа гаргаад ингээ гоё тэмдэглээд хийгээд үзээрэй. Энэ бичлэгэнд нэг ч эдит ороогүй шүү. Ингээд оруулчихъя. За тэгээд цааш влогуудтайгаа хамт байгаарай. Бидний дараагийн аялал том утгагүй ч гэж магадгүй. Яг жилийн дараа ч гэж магадгүй. За тэгээд бүгдээрэнд нь бит хоёрыг манай гэр бүлийг дэмждэгт маш их баярлалаа. Нөгөө гараад ирж. За тэгээд юугүй. Дуусгах гэсэн чи үг олдохгүй хаа. Бидний влогийг дэмжиж үздэг та бүхэндээ баярлалаа. Сайхан амраарай. Бай. Дараагийн влогоор уулзцгаая.
дараагийн влогоор уулзцгаая. Bye bye. Нэмээд бичлэг юмэр санагдаад тэр нь болохоор танд энэ хүслийн жагсаалт хэр үр дүнтэй болон таны сэтгэл яг хэр байна? Өмнөх оноод үгнээд дараагийн оноо зоригтойгоор эхлүүлэх юм. Хүн зоригтой байхдаа ингээд илүү тууштай байдаг гэх юм. Тийм байдаг шүү дээ. Тэгвэл 2020 одоо за энэ гаргасан хүслийн жагсаалтын хэр сэтгэл хангалуун байна? Энэ жагсаалтанд Гоё шүү дээ харалт. Ингээд 100% биелээгүй ч гэсэн биелсэн зорилгууд нь том зорилго байгаа болохоор ер нь бол сэтгэл хангалуун байна. Тий. Me too baby. Хилтэй штэ сая бүкэд яваад ирсэн. Битээ анги дээр ирсэн. Тий. No need. My friend. Энэ ч гэсэн ингээд хүслийн жагсаалт гаргасан анхны жил тэгээд бас хүслийн жагсаалтанда хүрэх гэж хичээсэн бас анхны гэсэн болгон бас явж байна. Хүслийн жагсаалтанд орсон хийсэн юм болгон юм жижигхэн зүйл биш байгаа болохоор миний хувьд бол сэтгэл хангалуун бол маш өндөр байна. Хичнээн бүгдийг биелүүлээгүй ч гэсэн. Эдгээр бол зөвөр ингээд том зүйлс. Маш сэтгэл хангалуун байна. За. Энэ бол нэмэлт сцен байлаа. Бэртэ. Өлсөд. 2.1 болж шүү дээ. Юм зөвлөждөг. Тоса.